Сайн байцгаана уу? Нэвтрүүлэг үзэж байгаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би чамаас чи надаас нэвтрүүлэгт оролцож байгаа Etnova комплексийн гишүүн Хишгэ байна. Төтийг харалгүй төргийхтэй замаараа дөрвөн зөвхт мөрөөлдэн алхаж байна. Сайн байцгаана уу? Би чамаас чи надаас нэвтрүүлэгт орж байгаа хүнсний артист Бэлгүүд байна. Би одоо 3 жил ажиллаж байгаа. Надтай хамт Etnova комплексийн гишүүн Хишгэ орцгоор болсон. 15-ны сар алсуур хүрээлүү оройр хүрээлүү. 25-ны сар халуур хүрээлүү оройр хүрээлүү. Эцгийн сургаал замыг минь гэрэлтүүлж элгэн садан анд нөхөд минь надад би. I'm good man. Ер нь яагаад ингэж гэрээрээ ажилладаг вэ? Одоо ингэ төрөөсийн үн гадуур айгу өндөр байгаатай холбоотой юу? Тэр нэг тийм тодорхой шалтгаан байхгүй. Зөвхөн л гэрээрээ ажиллах нь илүү тухтай юм болоо гэж бодоод гэрээрээ ажиллаж байгаа. Бас ерөнхий салаануудын хүмүүсийн хандлага нь бас айгүй хэцүү байдаг. Эрэгтэй хүн болохоор хил ам одоо ховж ив гэдэг юм хөөдөг болохоор тиймэрхүү талууд нь амар хэцүү байдаг болохоор ер нь бол ганцаараа эсвэл өөрт тохирсон хүмүүстэйгээ зөв гэрээрээ ажиллаад явах нь илүү надад таатай байдаг. Эрэгтэй хүмүүстнэр их байдаг штэ. Тэгэд ерөнхийдөө л эмэгтэй хүн хөмөлөх одоо онцлог шинж нь юу гэдэг вэ? Одоо ер нь бол ардын урлаг руу яаж орсон бэ гэдэг маш холбоотой. Хамгийн анх би морин хуур яг 10 жил тахта тоглож сурж исэн. Яг эндээс л яг юм язгуур ардын урлагтай илүү хайртай дуртай болж одоо төлөвшөж эхэлсэн. Тэгээд жүжигчин мэргэжлэр сурж байхдаа давхар хөмний ангид 2 жил ингээд суралцаад тэгээд өөрөө морин хуур тоглодог. Тэгээ хоолон лимб бас хийдэг. Өөрийнхөө одоо энэ язгуур тал руугаа өөрийгөө илүү хөгжүүлэхэд бас анхаарад тэгээд одоо хөмийн урлаг руу орсон. Эмэгтэй хүн хөмийлэхэд одоо юугаараа ялгаатай онцлогтой байдаг вэ гэж байна л да. Тэгэхээр эрэгтэй хүнийг л одоо ихэнх хүмүүс яг хөмөлж байгааг нь харж исэн хардаг. Ялангуяа Монголд бол ингээд эмэгтэйчүүд хөмөлөхэд одоо тэр болгон хүмүүсээ мэдээд байдаггүй байх. Гэхдээ энэ бол ямар нэгэн одоо ялгаатай онцлогтой зүйл гэж бол байхгүй. Хувь хүн одоо жоохон өөрөө өгөгдөлтөө дуртай байх юм бол яг тэр зөв суурийг зөв багшаар ингээд заалгах юм бол эмэгтэйч байсан, эрэгтэйч байсан яг энэ хөмий гэдэг зүйлийг бол сурч чаднаа. Одоо яг энэ өөрөө чинь мэрэгжил. Тэгээд энэ хүмүүс урлах байдлаас одоо хэр ялгаатай өөр вэ? Одоо маникюр хийх, хумс урлах хоёр гэхээр арай өөр өнцөг болоо явчихна л да. Хумс зүгээр бодох, тэрэн дээр ингээд арт хийж илүү тавгар, илүү зурлаг оруулж ч юм уу. Одоо хүн болгоны хийгээд байдгүйг хийгээд явж байгаа нь илүү арт тал да. Би бас тэрийг хийгээд явдаг. Одоо ингээд маникюр хийхээр бол зүгээр ингээд хумс бодаад зүгээр ингээд гоё болгох, ерөнхий агуул хэмжээр нь илүү гоё болгох тал дээр анхаардаг ч юм уу, цэвэрхэн байх талаас анхаардаг бол арт нь тухайн хүний одоо ингээд дотоод мэдрэмж илэрхийлэлтэй бас ингээд хумсандаа илүү анхаардаг хүмүүсийн тэр хүмүүс илүү өөрийнхөө дотоод мэдрэмжийг одоо гаргах гэж илүү арт хийлэгдэг. Тэгээ тэрийг нас хумсан дээр бий болгож одоо тухайн хүний мэдрэмжийг нь хөглөж баярлж байгаа тэр гүнгэлж байгаа ууртай байгаагийн цог мэдрэх нь илүү арт талтай байт юм болоо. Ер нь бидний үеийн залуучууд юунаас хамгийн их айдаг гэж бодож байна. Би бол нэг амар үе гэж нэг ялгамааргүй байна. Хүн болгонд өөрийн гэсэн айдас байдаг гэж боддог. Тэр нь яг юу вэ гэдэг нь өөрийнх нь хувь амьдрал аль эсвэл одоо ямар нэгэн бодиттой зүйл ч юм уу, эсвэл хийсвэр зүйл ч юм уу, яг хүний айдсыг яг ийм тийм гэж бол би тодорхойлж бол хэлж сайн мэдэхгүй байна. Миний хувьд бол айдас гэдэг зүйлийг бол яг ингэж боддог. Яг айдаг зүйл юу вэ гэд ингэ бодсон чи яг толгоонд орж ирэхгүй байна. Тэгээ хүн болгоо өөр байдаг байхаа л гэж бодож байна.
Өөрийн чинь ажил мэргэжлийг одоо хүмүүс юу гэж ойлгодог вэ? Чи яг өөрийнхөө тайлбарлаж хэлвэл бас дээрээс нь чиний өөрийн чинь одоо энэ онцлог юу вэ? За ер нь бол одоо эмэгтэй хүний мэрэгч шүү дээ. Тэгээд эрэгтэй хүн орж ирээд хийн гут илүү одоо нөхөр найз залуу ч юм уу тэрнээсээ авах гэдэг нэг тийм хандлага гарах гэдэг эрх хандлага. Мэдээж миний хувь хүний зан характер өөр. Гэтэ үйлчлэгээний байгууллагад ажиллаж байгаа болохоор мэдээж тэр хүмүүстэй гоё ирцэх хэвээр. Гэтэ хит эрхэлсэн хит ийм дарамтлсан байдлыг бас хүлээж авах хэцүү. Хамаатай садан гэр бүлийн хувьд бол анхандаа нэг тийм найз нөхдийн хувьд бол хүлээн зөвшөөрдөг байсан. Мэдээж өөрийнхөө харж байгаа илүү арт тал руугаа хөгжүүлээд бусдаас арай өөрөөр хөгжүүлээд явж байгаа болохоор бас хүрх нийгэмд нь хүрээд хүлээн зөвшөөрөгдөх хүндээ хүлээн зөвшөөрөгддөг болсон. Одоо ингээ язгуур урлагийг сүүлийн үеийн залуучууд илүү яаж хүлээж авч байна? Ер нь л одоо мартаж байгаа гэхээс илүүтэйгээр одоо ер нь илүү сэргэж байгаа юм шиг надад санагдчихж байгаа. Одоо хипхоптай одоо ардын язгуур урлагаа хослуулаа тий этно поп, этно рок гэдэг одоо манай хүн хамтлаг байна тий. Яг ингээд янз бүрийн одоо урсгалын төрлийг одоо яг язгуур өв соёлтойгоо холбосноор одоо улам илүү сэргэж байгаа юм шиг бол надад санагдчихж байгаа. Энэ залуучууд маань одоо язгуур урлагаа улам илүү сонирхоод судлаад өөрөө өвөөтэйгээд ингээд явах юм бол улам илүү сайхан хөгжих юм шиг л надад бол харагдаж байгаа. Чи ингээд хумс урлалыг бизнес гэж хардаг уу? Альсвал одоо урлаг гэж хардаг уу? Бас тэгэл хоёр талтай юм да. Бизнес болгоод явж байгаа хүн ч байна. Илүү тэгэл зүгээр ингээл энгийн бодолтуудыг л маш их ингээ хүн аваад мөнгө олдог хүн байна. Миний хувьд бол тийм ш. Мэдээж нэг хүн дээр дор иж 3-4 цаг ажиллана. Тэгээ урт хугацаанд хийсэн хумсаа бас хитрхэн өндрөөр үнэлийг гэх юм бол мэдээж нөгөөд хүмүүс маань залуучууд руу чиглэж байгаа болохоор бас тэр мөнгийг дийлэхгүй байх тохиолдол маш их байдаг. Тэгэхээр бас өөрийнхөө үнэлгийг дундчилж тэр хүмүүст артыг хүргээд явна гэхээр ингээд бас бизнес гэж харахаар амар хэцүү болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол илүү урлагаа таниулж гаргаж ирсэн өнөө бизнес болох хэвээр болоо. Тэгэл солонгос нөөжээрийг л жүжигчний ярьж исэн юу байд шүү дээ. Нэг шигтгэн наалгалт хэд нэг шигтгэн наалгалт хэд гэлдэг шиг. Ер нь бол амар өндөр үнэлэмжтэй. Монголд бол нэг үнэлэмж гарахгүй бол айгүй хэцүү. Жишээлбэл нэг гоёлын хумсыг 85,000 төгрөг гэх юм бол за яг тэрийг 85 дээрээ л тогтоох хэрэгтэй. Тэгэхгүй бол ерсөн мэдээж жоохон хэцүү юм байвал бас хүн үнэ нэмхийг бодно шүү дээ. Тэгэх юм бол бас эсрэг хүндээ нөгөө мөнгийг бэлдээд ирдсэн байгаа болохоор амар хэцүү болчихно. Тийм болохоор яг л нэг үнэлэмжэндээ л байх хэрэгтэй байна. Захуулахгүй ч илүү шат гонтос болчихлоо нэг өөр мөнгө олон хуруу хумсаж Соёлын үеийг тэн гэдэг нь одоо ингээ ямар утга учирыг агуулж энэ чинь нэг надад сайн тайлбарлаад өгч болох уу? Одоо яг ингээд ардын язгуур тал руугаа бол одоо манай нутаг нутгийн онцлогоос хамаарат те нутаг нутгийн хүмүүс өөр ингэсэн одоо бүжиг гэхэд те өөр баруун Монгол ардын бүжиг гэх мэтчлэн ингээд хуваагддаг штэ. Яг энэ шиг аймаг болгонд одоо манай Монголын бит бус өвийг тээж байгаа настай хүмүүс мань бол зөндөх байдаг. За энийг цааш нь өвлөн уламжлаад суралцаад одоо өөрөө энэ зүйлийг суралцаад цааш нь дамжуулж байгаа энэ хүнийг бол өв тээгч
гэдэг. Тийм болохоор одоо жишээлбэл Хоолон Лимк гэдэг одоо манай Хүсгэл аймгийн Лавгажигийн багш 10 жил тахад анх удаа зааж өгч ирсэн. Тэнгууд энийг одоо 3 охинд ингээ яг зааж өгч ирсэн учраас ингээд яг Хоолон Лимк гэдэг зүйлийг өвд хийж гинэ гэд би тэдийг бол бас нэг хэд хэдэн ярьцлаган жоохон байхад ингээ оруулж ирсэн байхгүй юу. Тэгэхээр одоо яг энэ Хөми, Морин хуур, Хоолон Лимк өөр бусад одоо цуур гэх мэтчлэн маш олон соёлын өвүүд мань байгаа. Энэ зүйлийг чи суралцчил байгаа бол өвлөн уламжилж авж л байгаа бол өв тэгчээл гэж. Хоолон Лимк гэдгийг одоо нэгсэнд бол хоолоогоороо лимбдэх гэж одоо ярьдаг. Тэгээд нутаг нутгийнхаа бас онцлогоос хамаарат Хоолон Лимбний маань одоо төрлүүд бас өөр үт юм байлээ. Яг манай багшийн надад заасан бол одоо ингээд бид дуурайд үзүүлчихв. Яг нэг юм төнхөөрөө ингэж одоо цохиж өгж байгаа зүйл байгаа. Тэгээд одоо энэ Хоолон Лимб маань бол одоо бас илүү дэлгэрээд те ингээд одоо түгээсэй гэж би бас хүсдэг. Чамд ингээд хамгийн хэцүү аль эсвэл бүр хамгийн дурсамжтай одоо үйлчлүүлэгчээс хуваалцах юм бол ямар үйлчлүүлэгч тарж исэн бэ? Дурсамжтай гэх юм бол пүүшлүүлэгч нар маань их дурсамжтай гой авраатай хүмүүс идэг. Мэдээж би ч бас их нэг тийм яриасаг өөр байх яриасаг байдаг төрлийн хүн болохоор тийм үйлчлүүлэгч нар амар их ерэн яг надтай адилхан юм шиг муухай дурсамж гэх юм бол мэдээж хараалгуулж исэн нүрлөгөө нөлмөлээд ч бол гिचээсэн үед ч хүртэл байгаа. Тэр бол мэдээж онцгой дурсамж. Танихгүй нэгний шүлсийг бас нүүрэн дээр авах хэрэгтэй. Яаж ч ойлгохтой байх. Гэхдээ одоо тэр чинь бас нэлээ жил мэлийн өмнө ч юм уу 2 жилийн өмнө мэдээж нэлээ сурж исэн жоохон хүндхэн байх үед тохиолж исэн. Одоо л тийм одоо өөрлөгөө тийм дайралтыг оруулж ирэхгүй тулд илүү нэг тийм характер өндөртэй байхыг хичээдэг. Чи над руу бас ингэж хамаагүй халдаж болохгүй шүү гэдэг одоо хүмүүс жаавраа гэж ярьдаг болчиход байгаа ш. Тийм юмыг илүү их төлхөө бүтээж явж байгаа гэх юм уу. Хүнтэй тэгээ сайхан харьцаж л тэгэл тэр хүний сайхан зүйлийг л мэдрэн ш. Доорч ирчил муухай харьцаад байвал тэгэл. Уусаал нөгөө чи муухай л харьцсан ялгаагүй. Тэгэл зөөр жоохон бити урлаа эрэг байл гэж л. Чиний продакшнаасаа цалинждгүй эсвэл бол уран бүтээлээ ингээд хоол зайтай гаргаад тэр хөрөнгө зарцуулаад байж байгаад нэг цалинж чинь үү яг ямар гэдэг вэ? Одоо ер нь бол энэ тал дээр бол бүх урлын хүмүүс бараг мэдэх байх. Тэгээд дээрэс нь бусад хүмүүс ч гэсэн бас мэдж байгаа. Урлаг гэдэг бол өөрөө ингээд уран бүтээл хийгээд тэр уран бүтээлээ хүмүүст хүргээд тэгээд одоо хүмүүсдээ халтар гэж ярьдэн штэ. Яг тэгжил одоо мэдээж хэрэг одоо амжиргаагаа тэгээд дараагийнхаа уран бүтээлийг хийхдээ ингээд төс маань бүтдэг. Продакшнасаа бол яг л энэ зарчмаар явдаг. Буцдаг хорвоогоор аяж бай. Одоо ингээд дөнгөж гарч ирж байгаа тий олон хүмүүс таныг хараахан бас өөрийгөө амар танигдаагүй байгаа гэж бол бодож байгаа. Тэгэхээр яг цаашдаа бол одоо энэ урлаг гэдэг зүйл чинь үр шимийг хүртэхийн тулд одоо ингээд шууд бүүм хийгээд ч юм уу шууд л ингээд олон хүмүүст хүрээл байнга арга хэмжээгээр өргөдөд явахгүй учраас бас мэдээж ирийг тэр тал дээр бол ингээд зохицуулж явж байгаа.
газар гөлгөр хонхор гөлгөр газар биш гээд өөр ямар янз гөлгөр батгар хонхор гөлгөр газар гөлгөр батгар хонхор гөлгөр газар хипээ манаханы мянган бомбгийг манаханы мянган бомбог биш гээд өөр хиний ханы мянган бомбгийг манаханы мянган бомбог хипээ давхар бол одоогоор өөр ажил хийх байгаа. Би чинь өөрөө нөгөө бас Instagram хаяг дээрээ funny money reel ч юм уу ингээд бусад өөр reel-үүд хийдэг байхгүй юу. Тэгэл зарим нэг газруудтай одоо гэрээтэй ажиллаж байгаа бас газрууд байгаа. Одоо чи ингээд өөрийн брэнд болоод ирээдүйн зорилгоо яаж харж байгаа вэ? Ирээдүйд бол хэн төлөвлөсөн байна мэдээж. Дэлхийд байхгүй салон нэг төлөвлөсөн байгаа. Тэгээ тэрийг бол одоо шууд хэлж чадахгүй. Мэдээж хийж бүтээсний хардаас хэлнэ. Ер нь бол монголчууд нэлээд авьяаслаг, монгол маникюрчд, монгол гоо сайхны салбарынхаа маш авьяаслаг хүмүүс байдаг. Төдий ч нэгээрээ илүү бүр олон улсаас илүү болох нь миний зорилго байгаад байгаа. Ядаж хомсыг одоохондоо чадж байгаа юм тэр болохоор өөрийг чинь дэмждэг охтуудад одоо ерөнхийдөө бол юу гэж хэлмээр энэ хандаж. Ер нь бол одоо ингээд сошиал медиа гэдэг зүйл бол бас хурдтай хөгжөөд бүх хүн л одоо тэг өндөр дагагчтай инфлюенсер те өндөр дагагчтай одуудын гой байгаа, сайхан байгаа контентуудыг үзээд хараад ингээд одоо үлгэр дуурайл авж байгаа ялангуяа залуучууд би ч гэсэн өөрөө тэгж одоо inspiration авдаг одоо дагдаг хүмүүс ч гэсэн байдаг. Тэглээгээд чиний амьдрал одоо тэр хүмүүсийнхтэй адилхан биш. Чиний хувь тавилан бас тэр хүмүүсийнхтэй адилхан биш учраас өөрийнхөө хувь тавилан, өөрийнхөө одоо өөрөөрөө байх боломжийг өөртөө бүрдүүлээд хитрхи их тэр зүйлүүдэд автахгүйгээр өөрийнхөө онцлогуудыг олж харж өөрийгөө хөгжүүлээрэй л гэж хэлмээр байна да. Төвчээр гэдэг нь чиний бодлоор яг юу вэ? Хийх ёстой юмаа тэгэл заавал дуусгаж ижил сална да. Тэгэл тэрхүү оронд ядарчин мадарчин шалтдаг тавихгүй ихэлсэн юм дуусгах нь л одоо төвчээр юм болов. Одоогийн бидний амьдарч байгаа нөхцөлөдлийг чи ерөнхийдөө ямар өнцгөр хардаг вэ? Би одоо ингээд яг сошиал медиаг тэгж амар ухаад одоо сая иймэрхүү зүйл болсон ингэсэн тэгсэн гэдэг юмнуудыг бол сайн мэдэхгүй л юм л да. Нэг ухахгүй байхгүй юу? Яг тог тасрах байдал дээр бол ялцчихгүй ингээд ажиллагаа суужсэн чи тог тасарчиж байгаа юм. Тэгэл за хизээ ирэх юм бол яах юм бол гэлээ. За тэгвэл маргааш ажлаа өргөжлүүлээ да гэдэг ч юм уу тэрэн дээр нэг амар стресстгүйгээр тэгэл хоорондоо ярьж байгаа л зохицуулжлээ. Яг Монголын нөхцөл байдал яг одоо ингээд хүмүүсийг бодвол би нэг амар ингээд хүмүүс рүү нэг анхаарал байдаггүй төрөл юм баггүй юу. Тэгээд миний хувьд бол яг гадаад нөхцөл байдлаас илүү яг хүн өөрөө яг яаж харж яаж бодож ийн гэдгээс бас гадаад нөхцөл байдал бас шалтгаалдаг гэж боддог байхгүй. Тэгэхээр аль болох ингээд өөрийгөө стрессгүй тайван тэгээд урдах зорьсон юмаа хийгээл явж явахыг хүсдэг болохоор яг тиймэрхүү гадны нөхцөл байдлын их ач холбогдлоо гэдэг юм уу. За сайн уу. Сайн уу. Хэлээ. За язгуур урлаг хийгээд тэр бодож байна та. Одоо 10 жилийн сайх болол гэх юм уу яг язгуур урлаг руу хөл тавиад ороод сонирхож эхлэе. Тэгээд яг уран бүтээлээ хийгээд бол 2 жил болж байна. Хил зүг зүүр өгөр явд юм лээ шүү дээ тий. Яг ч тэгж бас ойлгож болохгүй. Зөвхөн л нөгөө Монголынхаа бит бас соёлын болох аман зохиолын төрлөөс хил зүг болон төргийн хэллэгийг л сонгож авч хийсэн гэсэн. Тэгэхээр бас өөртөө ч гэсэн дууныхаа үгийг бичээд зохиосон дуу бас байгаа. Цаашаа ч гэсэн өөртөө зохиосон дуу гаргана. Рилээр харсан тэгээд амар сонирхолтой санагдаад бас нэг асууж үзье гэж бодсон. Өмнө тийм жанрын дуу муу сонсож байгааг болохоор. Арай хүмүүс айгуу гоё эрэг хүлээж авч ирсэн. Тэгээд одоо нэг яг зарим нэг тал дээр шүүмжлээд бас орж ирсэн л дээ. Бэлэн шууд үг аваад хийчих чи айгу амар юм биш тийч гэдэг юм уу. Тийм хөдлөөсаа. За чиний бас өрөөнд чи орж ирээд харсан чинь яасан ч алан гоё сертификат авсан. Тэгээд хийж байгаа хүмүүстээ чи хараад бас айгу сонирхолтой санагдаж байна л дээ.
Тэг ер нь бол хумсыг илүү хөгжүүлж яваал хүн. Аха. Жил ойлгож болно даа. Одоо хумс игээд хэдэн жил болж байгаа вэ? Одоо хумсыг 3 жил гарч байна. Тэгээд Одоо ер нь яг ямар төрлөөр хийж байна? Төрөл нь ингээд хамаагүй байдаг уу эсвэл одоо би сайн мэдэхгүй л байна. яг би бол зураглал талдаа илүү ажиллах гэж үздэг юм. Гэхдээ тэгээд олон хүмүүстэй хамтраа цаашаа салоныг явах гэж байгаа болохоор тэг бүх жанр л бол орхоос өөр аргагүй бол тэгэл энэ чинь багаар ганцаар хичээл явж байна. Өстой гоё юм байна. Одоо ингээд манай дуунууд дээр ч гэсэн бас те Монголынхон өв соёлтой холбоотой. Гэхдээ бид нар чи яг тэгэж нөгөө үндсэн дээл мэйл өмсөд ч юм уу яг тэр зүйлийг барихгүйгээр бас этно pop гэж явдаг учраас яг одоо Монгол өв заншил одоо Монголын соёлоо шингээсэн бас тийм хумсны урлал хэрэгтэй бол холбогдож болох юм дээ. Надад бодлоо байсан Монголын одоо өв уламжлалыг улам дэлгэрүүлж яваа бүх хүмүүс маш их таалагддаг. Тийм. Одоо ингээд ямар нэг юм хийгээ явж байхад одоо өөрөөсөө илүү мундаг явж байгаа хүмүүстэй ч юм уу ингээл одоо найз нөхөд байлаа гэж бодоход ингээд илүү гараа явчлаа гэж бодоход ингээд өөрийгөө харьцуулдаг штэ. Зарим нэг дэмжих сэтгэлээр унах тохиолдол баг хүн болгонд тохиолддог ах гэж би бодож байна л та. Тэгэхээр яг чи яг өөрийгөө ингээд бусдад харьцуул сэтгэлээр унах ч юм уу тийм тохиолдол байжсэн байдаг уу? Ер нь байдаг юм дөө. Нөгөө нэг киноны үүд штэ. Өөртөө бүхэндээ үеиг сэтгэлээр хандвал өөдлөхийн зээ тэрдээ гэдэг. Ер нь тэгж чинь та. Аха. Ер нь залуучууд маань ингээд өөрсдийнхөө авиасыг ингээ хөгжүүлэхийн тулд чи яах ёстой гэж боддөг вэ? Одоо авиас гэхээр бол маш олон авиастай хүмүүс байгаа шүү дээ. Янз бүрийн. Гэхдээ яг авиас гэдэг зүйл бол тухайн хүнд бага хэмжээгээр өгөгдсөн. Тэгээ тэр өгөгдлөө олж хараад тууштай хичээх хэрэгтэй л гэж боддог би. Чи юу гэж боддог? Адилхан бодолтой байна. Аха. Тэрнээс бол яг тийм төрсөн 100% авиастай ямар ч бэлтгэл хийхгүйгээр тэрийг бий болгоно гэж бодох байхгүй шүү дээ. Тийм 99% хичээл зүтгэл байх хэрэгтэй шүү. Одоо ингээд хоёулаа л яг урлагийн төлөө тийм ингээд өөр өөр нэгсэн онцлогтой зүйлээр ингээд хөгжөөд явж байгаа учраас одоо ямар нэгэн зүйлийн төлөө хичээж байгаа залуучуудаа хандаад одоо гоё үг хэлээд нэвтрүүлгээд басах. Тэгээд За. Ер нь битгий юунд ч битгий шантраарай л гэж л даа. Тэгээд өөртөө байгаа бүхнээ гоё хүндлээд тэгэл эцэг их гэр бүлийн хүндлээл ерөөсөө бол шаргуул хөдөлмөрлжл байгаарай л гэж л. Тэгэл хүн болгонд шантрах зүйл тохиолддог. Хүн болгон эргэлзэх зүйл гарч ирдэг. Тийм болохоор эргэлзээ бол угаасаа байх нь ойлгомжтой тодорхой. Ямар нэг юмд эргэлзэхгүй бол одоо хийж бүтээхэд 100% дардан байна гэж байхгүй учраас тэг хичээгээрээ амжилт хүсье. Тэр нэвтрүүлэгт хамт оролцсонд баярлаа. Цааш уран бүтээлд нь амжилт хүсье. Чиний уран бүтээлч гэсэн амжилт хүсье. Баярлаа. Дэмжнэ. Би ч гэсэн дэмжнэ. Баяр таа. Баяр таа.